Тэр үлгээрээ энгийн 1-р давхаргын төлөвлөгөөрөө нэмэгдэлт хүртэл дээдзэг нь ч надад өөдөн түмний хөдрийг ийм хөнгөн зүсч чадахгүй байж магадгүй. Гэтэл шайн ааж хөөе яагаад хөдрийг гол цэнхэр өнгөтэй байгаа юм бэ? Өөдөн түмний хөдрийн гол нь алаг болон өнгийн хар байх ёстой. Чөтгөрөж хөдрөөр нь хуурамч байна. Би ч гэсэн мастер шэйг яагаад ийм амархан зүсчих вэ гэж гайхаж байсан юм. Салбарын ахлагч шэйгийн хурууны техник үнэхээр гайхалтай болохоор тэр тийм биз хэрэг Кубын тэргүүн өвөө ийм чадвартай байсан бол тэдгээр нь жинхэнэ нисийг ялгаж чадахгүй байна гэж байхгүй. Тэд эзэн хааны ордны хуурамч бараагаар хуурах гэж нухацтай төлөвлөөгүй л бол шүү дээ. Тийм учиртай байж хэрэв би тэр өдөр хөдрийг шалгахаар очсон бол өнөөдөр ийм драмжлалыг төвчгүй байх байсан. Би хүйтэн төмний хөдрийг талаар хангалттай мэддэггүй байсан болохоор тэр хөгшин өнүүд эдгэрийг итгэж эцэст нь хичээж зүтгэл дутжээ. Харамсалтай нь зарим хүмүүс сүүлийн үед хуурамч зүйл хийх дуртай болж азар салбарын ахлагч шээ энд байж эсбөгөөс хуурамч бараа бус улс руу урсаж Жинаны захиргааны бүсийн уул уурхайн салбарын нэр үндэд сөргөө нөлөөлөхөөр байлаа. Их хагарал эвсэл томоогүй хуурамч үлддэгчид. Зэг би эдгээр хөдрийн жинхэнэ нисийг төрөлх хүрээний мэргэжилтэн биш бол шалгах боломжгүй гэж ботсон юм. Гэтэл Шиан шиг гөлөг ийм чадвартай байна гэж санссангүй. Харахад би уур чадвараа сайжруулж уламж хөдрийг эцсийн хөлбөрийн хөрш улс руу авчирч их мөнгө олохыг хүлээх хэрэгтэй болгоно. Хан гүүрэнд үе хуурамч хөдөр эм зэвсэг гих мэт зүйлс гардагч ихвчлэн хөрш зэрлэг үндэстнүүдийг хуухад ашигладаг. Гэтэл хэн нэгэн эзэн хааны ордыг хуурах гэж ашиглана гэж би хэзээ ч бодсонгүй. Чи амьдрахаас залхаа юу? Байж боломгүй. Мочийн мөргөн биднийг гүтгэхийн тулд эдгээр хуурамч хөдрийг тавьсан байх ёстой. Тийм яг мөн амаатад. Тэнгэрийг үндсэн эрх чөлөөний арга. Хуурамч бүхэл бүтэн хөлөг онгоц хуурамч зүйлээ дүүрэн байна. Дахин шалга бүх овгоос 100 хөдөр тулбаас нэгийг нь ав. Би өөрөө бүгдийг нь шалгана. Би Жинаны уулдаа 10 гаруй жил удирдсан ч эзэн хааны ордны үр томсол ийм тэнэглэл анх удаа харж байна. Үүнийг чандлан шалгах ёстой. Хэн нэгний зүгээр өнгөрөөснөөс андуурч алхан дээр. Энэ хөдөр мочийн мөргөөс ирсэн байна. Мочийн мөргөн биднийг гүтгэж байна. Тя янтан бид гүтгэлээ. Үүнийг харж байна. Энэ бол нүднээ худал хэлхийн тод шинэ. Та нар хөдөр хурамч гэдэг төр орхий. Яг мочийн мөргөмийн хөдөр та нарын хөлөг онгоцон дээр байгаа юм. Яагаад бидэнд хэлчихгүй байгаа юм? Хараал чи надад хөдөр худалдаж ахуурж дэмий их мөнгө өрүүлж өглөө. Би чамтай эрт орой хизээрийн цаг тооцоо бодно доо. Энэ бүхний ард чи Шаян байгаа. Танаа бүлгэм ямар нууцлаг далдын ухаантайг бурхан л мэдэх бах. Цаана оюутан чөтгөрийн бүлгмийн залжин арганд бүү уртаар бид ордны өндөр албан тушаалтны өмнө яаж ингэж дэмэрч зүрхлэн вэ? Энд зөв буруу бодлуулна гэж бүү сана. Муу ёрийн гэв. Ядаж манай бүлэм төгс багцыг хүргэж өгсөн шүү. Үгснээрээ шалгадан ойнцоо. Мочийн мөргөм ямар ч татвараас зайлсхийх хийгээгүй. Би үүнийг хэнэрийнхээ амиар тангалъя. Ордны хуумч мэгсэн тул Кубын хотын орон нутгийн хүчрүүнүүдийн одоо Жанны уулзалтаас хойш хүйтэн төмний хөдрөө олборлох эрхийг нь хаслаа. Бус тодорхой шийдвэрийг Жанны уулзалтын дараа хэлцэх болно. Бид буруугүй шүү дээ. Ноён Цяо. Мочийн бүлэг бидний гүтгчлээ. Гуй бидэнд итгэж. Шалгалт үргэлжилж байна. Бүгдээрээ хөдрүүдээ нааш нь аваад ир. Ноёдоо бидний тавцан руу гарч шалгалтанд зориулж хэдэн хөдөр авахыг зөвшөөрнө. За яг өөртөө л мэд. Миний бүх бараа жинхэнэ гэдгийг би батлан даа. Хүсвэл та нар бүгдийг нь шалгаж болно шүү. Бидний тэнэгтэлтэй бууж чи Жинанд уулзалтын оронд өдрийг шалгалт хийж өнгөрөмөр байна уу? Өөр булангаас хөдөр төвөөж авахаа мартаа зөө. Би хэдэн өдөр
туслуулъя. Тиймээс хурдан дуусгаарай. Тэгвэл урьдчилан талархлаа хэн жин дарга. Дашин дэлгээд ахлах дарга миний хөдөр зөөхө туслах хэдэн хүн зээлдүүлж чаж миний хөдөр бүгд их мөрний холбооноос ирсэн. Тиймээс хүснээр шалгаж болно. Үнэхээр харамсалтай. Купений тэр дөрвөн эрхэм үнэндээ сайн хүмүүс байсан. Яагаад гэнэт ийм тэнэг зүйл хийчихвэ? Харамсалтай юм аа. Систем ши мөглөг аимшиг ашигтай 8 хийчихээ сайн хүн шиг царайлах гэ тэрэггүй. Би арзаагаад байна. Та ёстой нэг хошигнож чадах юм жин дарга. Салбарын мастер шэгийн мэрэгэн ухааныг бишрлээ. Хэрвээ салбарын мастер шэ шүтрийн бүлгмийнх биш байсан бол би тантай бүр ихнээс сайн яриа өрнөлөх байсан юм. Авсан үслээ оноо талархал жи янтав. Янтав ахыг үг хит нэг талыг барьсан байна. Хэдий би чөтрийн бүлмээс гаралтай тантай энэ тэнцүүгэн үзэлсэн ч гэсэн татвараа шударгаар төлж хөршүүдтэй ах дүүгийн ёсоор ханддаг бол би сайн хүн биш гэж юу? Тэр надад үнэхээр талархаж байна. Жи янтавгийн үг үйлдэл нэг тиймээс түүний өөр байр суурийг эс тооцвол буутах зүйл алга. Зөрөгт дэрийн гарал үүсэлт хамаагүй гэдэг. Гэвч хүмүүсийн зөв ба чөтрийн бүлмийн хувааж бүр анхнаасаа өөрсгөл бодолтой хандаж хэлбэл хүнийг яаж зөв дүгнэж чадна гэж хэлэх вэ? Ямар зөв эсвэл чөтрийн бүлэм гэж ямар сайн хүмүүс эсвэл анзаарсан навчнууд гэж миний харж байгаагаар та нар бүгд Жананы захиргааны бүсээс хамгийн их ашиг олохыг хүссэн нэг бүлэг жигшүүртэй тэнгүүд юм. Жин дарга тааж бас бараг адилхан биш гэж өмнө жилүүдэд ашгийг нь хамж авахыг хүсэж байсан их мөрний холбоо биш үлээ. Би биш гэж хэлээгүй чи яагаад хуучраа явдлыг сөхөд байгаа юм бэ? Ийм үед би хамтдаа нэгдэх эдгээр гадныхныг буруу шаах ёстой биш гэж юу? Бүү авахтаа чи талаан хайж байна уу? Бөө хэн чамтай хамт байхыг хүсэх юм бэ? Чи мөн нөхөд гарч чадахгүй хөгшин авгай. Жанны захиргааны бүсийн эдгээр эрхмүүд үнэхээр сайн тохирдог юм байна шүү. Төлбөрийн мастер шээ таны хараа муучсан юм уу? Сайн мууг нь орхиод үнэхээр сонирхолтой юм. Тэд удаан хэрэлдэхгүй ахмад цаагийн ажилд удахгүй дуусна. Сүүлийн гэсэн жинхэнэ сайн чанар юм байна. Тэр жижиг хөлөг онгоцны бусд нь бидний талсан бүх өдөр жинхэнэ байлаа сайхан хэрэг. Ноёдоо шалгалт яасан бэ? Сая ноёнтой ямар ч байсан асуудал гараагүй биш биз дээ. Хөгшин сун таны асуух ч хэрэггүй байсан юм. Өөр юу байх вэ? Ямар ч асуудал гараагүй гэдэгт итгэлтэй байна. Санаа амар байцгаа ноёдоо та нар бүх өдөр жинхэнэ байна. Сайн байна. Бараг яг л миний хэлснээр эзэн хааны ордны хуурахыг зүрхтэй хүн ховордоо хөдөр шалгалтаар орсон тул дараагийн шалгалтанд орох цаг болжээ. Тийм ч өдрийн шалгалт илэрхий удаан үргэлжлээ. Жананы засаг захиргааны бүстэй хүйдэн төвний өдрийн коват болон олборлох эрхийг хуваарлах ажлаа үргэлжлүүлье. Гол хэсэг одоо л эхэлж байна. Купен жаахан замаасаа гарсан тул эхлэх тэндээс эхлэе. Би Кубын орон нутгийн парагцуудад оруулахаар буддын шинжаагийн шээ даюун болон тайш юун бүлгийн жи антав авах санал болгож эсэргүүцэх хүн байна уу? Бодсон энэ цаа авахд жи ша хоёр Кубаны эзлэхэд тусалж байна. Чи бас байсан ч мочин бүлмийн уурхаагаас Кубаны орон нутгийн парагцуудын руу доошлж хүлээлтээс ийм их зүрнэ гэж сансангүй. Санал нэг байна. Хамгийн түрүү өсөж гарч ирсэн жин ир байх нь чинь бидний хамтдаа өнгөрүүлсэн сайхан цаг хугацаа ингээд дуусах гэж. Энэ чинь юу гэсэн үг вэ? Жи дарга гэж онц зүлгэн наттай хамт маажаг тоглож хань болсон сэргэлэн хүмүүс олон бий. Тэр өнөөр бусдын сэтгэлийг боддоггүй. Үнэхээр ч хэрв жи шээ хоёр Кубанд суурч мочин бүлэмдээ 3 тал өрсөлдөөн үүсгэн бие биенийг хянавал их мөрний холбоод айх өөр өрсөлдөгч үлдэхгүй. Яагаад их мөрний холбоод гинт жи антаг дахин дэмжих бол тэд тайвшаа бүлгийн Жанны захиргааны бүсд оруулахыг хүсээгүй гэж би бодсон. Тайвшаа бүлгэн болон буддын шинжаа үнэхээр Кубан руу арах гэж байгаа юм биш үү? Тайвшаа уурхайн коватын хуваарлах тухайд эзэн хааны ордон зөвхөн санал болгох хэрэгтэй. Хамгийн муудаа нэг зодон болно. Мочин бүлгэн нэр хүндтэй тэд намайг өгтөл минь зодохгүй бол тэр хоёр яаж санал хураалтад намайг найдад орж ирэх юм бэ?
Зөв шударга болж шудрын шиг биш. Тэдэнд хүчээр сул доройг дээрлэхдээ сайхан уламжлал байхгүй. Ядчил энэ жиннаны уулзсан дээр би хамгийн ихдээ Шэ Даюун Жэ Янтан хоёрын тулна. Тэднийг дэмжиж буй бүлгүүдийнх нь төрлөг хүрээний мэргэжилтнүүд нь тэр нэр нөрөө бодвол өгтлөхгүй. Дээрээс нь хэрэг санал хураалт болбол би заавал яригдана гэж үгүй. Би эсрэг байна. Би ч бас эсэргүүцэж байна. Би ч адил. Жиннаны захиргааны бүсэд нэг том бүлгэн байж болно. Гэхдээ хоёроос илүүгүй. Хэрв тайвшаа бүлгэн болон бодын шинжааг Кубаны хангалтгүй гэж үзвэл тэд мочийн бүлгэмийн жишээг дагаж миний газар нутгийг эзэлбэл яах вэ? Мочийн бүлгэм их мөрний холбоотой халбарт дулдахад хангалттай. Дахиад 2 том бүлгэн мочийн бүлгэмтэй эцэд өсөлтгүй хэрэлдвэл эрийн гарс суларч бидэнтэй уулзраа олохгүй гэдэг нь бурхан л мэдэх байх. Юу ч бодсон бид их мөрний холбоог эсэргүүцсэн. Би ч бас эсрэг байна. Кубаны орон нутгийн барангуйчид уурхаанууд дэндүү жижигдүүл ах Янта Вадагтай Шэ хоёрт гомдох байх. Тиймээс тэднийг мочийн бүлгэмийн хяналтан нэгдэхийн тулд шилжүүлж өгч яагаад болохгүй гэж. Эсрэг дөрвөн санд байна. Их мөрний холбоо дөрвөн хотыг хяндаг тул нэг санал нь дэмжсэн, дөрвөн саналтай тэнцэнэ. Та бүхэн зөвшөлдөж хүрч чадахгүй байгаа тул уламжлалын дагуу хийцгээе. Буддын шинжаан Шэ Даюун Тайшуан бүлгийн Жэ Янтан нартай хамт бид планы ялагчаар тодорхойлон тэмцээн Кубаны орон нутгийн барангуйчдын уурхайн хуучин Ковартанд төлөө болно. Би оролцохгүй. Кубан Шиког улс маш хол. Тиймээс надад хамаагүй. Би ч оролцохгүй. Муланд олон эдлэн газар бид ч олон бүлгэмтэй найрсаг харилцаатал жижиг уурхаанд байгаас болж том бүлгэмийг гомдох шаардлагагүй. Шэ хот Кубанд зэрэгэлдээч гэлээ. Бид үргэлж өөрсдийнхөө сэтгэл хангалуун байж бусдын иргэд оролцохыг хүсдэггүй. Би татгалзъя. Бөөх ямар аймаг олчрууд вэ? Эхлээд ч үгүй байсан найрсандаа өмнөдөө шээх нь холгүй. Гадны хүмүүсийг дэмий баясгаад байх юм. Би үнэхээр хард ивчихгүй байна. Жин дарга та ч гэсэн оролцох гэж байгаа юм уу? Харин чи юу гэж бодож байна? Жин дарга намайг ч гэсэн хорлох гэсэн муу санаа агуулж байсныг мэдсэнгүй. Бидний нөхөрлөлийг бодоод та гараа хумхин эдгээр зүгээр хараа зогссон ч унсан хүн дээр гიშгэхгүй байж гэж бодсон юм. Тэр оролцохгүй байх. Энэ охины толгой маш сайн ажилладаг болохоор би түүнээс болгоомжлохоос өөр аргагүй. Тэр бол төрлөх хүрээний мэргэжилтэн. Тиймээс би Жи Антод бид хоёр нийлээд түүнийг ялж чадахгүй. Хувийн нөхөрлөлийг түр хоош тавих хэрэгтэй. Одоо бид өөрсдийн бүлгэмийн болон овгийн ашиглан сонирхлын төлөө тэмцэж байгаад бөгөөд миний талд зориг шударга ёс бий. Тэр хөгжилтэй жаахан мажаан тоглоомоос эс тооцвол би тэд өдөр жин даргад үнэтэй зүйлээ хөдөлгсөн. За яах вэ? Би өөрийг зүгээр сэрсэн хойноос сэтгэлийн минь хөдөлгсөн тийм нэгэн зүйл байсан гэж бодъё. Би ажиг шиг хүдрээ хариулаагүй билүү. Тэгээд яагаад энэ тухай зөксөхөд байгаа юм бэ? Зөвхөн үнэтэй зүйл салбарын мастер Шээн таарах уу? Жин гэр яагаад гэнти идгэснийг би гайхаж байсан юм. Магадгүй энэ хүчний чадал нэгтгэж сууриа бэхжүүл чөдрийн бүлгэмийн нууц арга байсан бөгөөд түүнийг галзуурсан төрөлхийн нэрийг хянах боломжийг олгосон юм болов. Хэдэн бүлгүүдийн төлөө тэр салбарын мастер Шээг нэг ч үг дуугаралгүй явуулчихдаг байна шүү. Тэр асарыг хохиол амссан байх. Яах вэ? Миний эрүүл мэндийг хэлэхэд хэдхэн хөлөг хүдэртэй зүйл аргагүй. Их мөрний холбооч гэсэн татгалзаж байна. Би танай Кубаны дэмий хэрэгт оролцохгүй. Та нар зүгээр өөрсдөө тоглож бай. Хэрэв мочийн бүлгэмийн хувийг хаявал Кубаны өчүүхэн хэсэг л үлдэр. Ингэсэн тайвшин бүлгэн болон буддын шинжаа орж ирэхэд мочийн бүлгэм тэдэнтэй өхөн хатан тулдаж энэ их мөрний эвсэлд хамгийн ашигтайгаар тусна. Намын дүншээ надад хэлэх зүйл алга. Намын ачаа та өөрийнхөө л бод. Ойлгосон баярлалаа дайдлын. Бидний үнэлт санал болгосон баярлалаа цай ноёнтой. Хэрэггүй дээр санал болгох нь миний хийж чадах зүйл байлаа. Үр дүн чамаас шалтгаална. Тэгэхээр энэ бид хоёрын мухардалд оруулж байна да ноён тав. Би мухардалд гэдэг үгийг ашиглахгүй. Хэрэв чи Тэнгэрийн дарга шатны 6 дугаар төвшөнд байсан бол би аль хэдийн ялагдсан тул болох байсан.